За ариун зай гишүүн ахалж байгаа ажлын хэсэгт байгаа учраас ажлын хэсгээс асуухгүй. За хэрэглэлийн дараагаас ерөнхий энэ процесстэй холбогдлолтой нэг сайжруулалт хийх зайлшгүй шаардлагатай юм байлээ. Хугацаа нь бүр одоо 17 оноос гол энэ орж ирж байгаа төслүүд ер нь хамгийн цаатлын хугацаанд хэд вэ гэдгийг бүгдээрээ нэг дахиад нэг харъя гэж бодож байна. Тэгэхээр ингээд энэ хугацаа байдаг юм уу тодорхой энэ одоо шалгууруудаа хэрвээ хангаагүй бол автоматар хасагдаад явдаг нэг иймэрхүү байдал руу орохгүй бол бид нар заавалчгүй ингээд механикаар энэ болгоныг ажлын хэсэг байгуулж ээж бас ингээд хэлцээж явдаг нэг ийм байдал бас ажиглагдаад байна. Тэгэхээр мэдээж тодорхой одоо хугацаа нь өнгөрчихсөн хийх төстэй ажлууд нь одоо тодорхой цаг үеийн асуудлаас болоод хийгдэж чадаагүй гэдэг энэ үндслүүд нь тодорхой байгаа асуудлуудыг жагсаалтаас ингэж одоо гаргах тийм орон зайнуудыг нээх байдаг юм уу? Ер нь цаашдаа одоо энэ процессыг илүү сайжруулах чиглэл дээр бид яаж ажиллах ёстой вэ? Ингээд нэг жил болгоно л нэг хэдүүлээ ингээд нэг юм нэгэндээ нэг тайлан тавиал тэгэл тэр нь сайн муу гэдэг ийм нэг шүүмжлүүд гаргаал ингээл яваад байгаа. Тэгээ энэ үндсэндээ нэг юм цаасан дээр нэг бичиглэлийн маягтай. Нөгөө талаасаа тайлан гаргах асуудал дээр бас би засгийн газрыг бас ойлгохдоо илүү хэлбэрчлүүлээ гэдэг ийм одоо санаачлал гаргаад ажиллаж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр үүнтэйгээ ч бас одоо үндсэндээ уялдаатай байж болох уу гэсэн ерөнхий нэг ийм асуулт эхлээд асуучаа. За хоёр дахь нь соёлын яам залуучдын асуудлаар өнгөрсөн одоо хүний хөгжлийн бодлогын байнгын хороо болохоос өмнөх буюу нийгмийн бодлогын байнгын хорооны хамгийн сүүлийн хурлаар 1 жилийн өмнө яг энэ залуучуудын асуудлаар 2017 онд одоо батлагдсан залуучдын хөгжлийн дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийг одоо миний бие ахлаад ингээд тодорхой одоо бас үүрэг даалгавруудыг байнгын хорооны тогтоол болгож бас өгсөө. За нэгт намрын чуулганаар одоо хаврын чуулган эргэж байгаа одоо хуралдаж байгаа шүү. Намрын чуулганаар яамнаас энэ суур хуулийн одоо үндсэндээ сайжруулалтыг оруулж ирээ гэдэг ийм ерөнхий одоо чиглэл өгсөн. Боловсролын зээлийн сантай холбогдлолтой нэлээд олон агуулгуудыг бас өгсөн. Залуу малчдыг дэмжих одоо чиглэлээр залуучуудын бас энэ нийгмийн асуудлыг үндсэндээ хүндсэн хөтөлбөр арга хэмжээнүүд хэрэгжүүлэх чиглэлээр орон сууцны хөтөлбөр хийх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд аваач гэдэг маш тодорхой хугацаатай ийм одоо 10-аад асуудлаар бас үндсэндээ үүрэг чиглэл өгсөө. Тогтоол бас баталсан. Тэгээ энэ хуулийн энэ тогтоолын одоо хэрэгжилттэй холбогдлолтой ямар ч одоо бас тайлан мэдээлэлүүд бас яригдахгүй байгаа. Энийг би бас энэ дээр тодтогоод асууя. Одоо явж байгаа ажил нь ямар шүү төвшөнд байна вэ? Хизээ хууль орж ирэхээр байгаа вэ гэдгийг. За хэрэглэхийн сайд энэхүү сайд хариулъя. За улсын их хурлын хяналт шалгалтын сайжруулах хүрээнд 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж за үүний үр дүнд 2021 онд Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж мөрдөж байгаа. За одоо ингээд 5 дахь жилдээ болж байна. За энэ хуульд өнгөрсөн онд яг 100 орсон өөрчлөлтөөр энэ явцын гүйцэтгэлийн тайланг бол Улсын их хурлын холбогдох байнгын хорооцод жилд 2 удаа ийм тайлан танилцуулдаг ийм хуульд заалт орсон. За бидний санал бол энэ бас яг хэдэн удаа гэдэгтээ бас биш юм шиг байна. Бид хамтдаа хүсэж байгаа зүйл бол Монгол Улсын их хурлын шийдвэр мэдээ 100% хэрэгждэг ийм байх ёстой. 100 хэрэгждэг байхын тухайтад одоо боловсруулалтч тэр давхцал хийдлэнч тэр тооцоо судалгаанч тэр илүү одоо үндэслэл бүхий шийдвэрүүд гардаг байвал аль талдаа хяналт тавьж байгаа талдаач тэр хэрэгжүүлж байгаа талдаач тэр амар хэлбэр байх юм аа гэж ингэж үзэж байна. Зүгээр сая ингээд миний хувьд бас ажил аваад энэ хуулийн хэрэгжилт ч гэсэн шин тутам байна. Яг төсөвтэй адилхан л одоо Улсын их хурлын бүх байнгын ороодоор одоо ингээд тайлан танилцуулаа явж байна. Харин хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон дээр танилцуулах энэ үед бол байнгын орооны бас гишүүд бол их ажил хэрэгчээр ялангуяа ариун зай гишүүнээр ахлуулаад бас ажлын хэсэг гаргаад бас байнгын ороо маань өөрөөхөө гаргасан шийдвэрт үнэлт өгөөд ингээд засгийн газартаа бас би хамтарч ажилласанд бол талархлаа илэрхийлээ. Энэ бол бас бусад байнгын ороонд ийм ажил хэрэгч хандвал их үр дүнтэй байх юм байна. Зүгээр сонсоод өнгөрөх биш. За зүгээр сонсож өнгөрөх талаас нь бодох юм бол би бол энэ 2 жилд 2 гэдэг бол их тийм над бол их тийм дэми санагдаад байна. Ер нь бол энэ чинь байнга л
үнэлгээ хянжих хэвээр. Бидний санал бол засгийн газар бол энэ доод шатанда төрийн албан хаагчдаас авдаг тайланг бол бүгдийг захимжуулж байгаа. Цаасаар авдгийг нь болж байгаа. Давхарцсан тайлангуудыг нь бол багасгаж байгаа. Ерөөсө жилд нэг удаа тайлан авдаг л ийм л горим руу орон нутгийг бол бас шилжүүлж ийм асуудлуудыг 2-7 хоногийн өмнө энэ тайлан үнэлгээ хийдэг аргачлалтаа бас засгийн газар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Ер нь бол бүгд нь ийм захимжуулах ийм хэлбэрээр бол ажиллаж байгаа. За улсын их хурлаа бол мэдээж бид бол саналаа болгодог институт болохоос үүрэг даалгавар өгдөг институт биш. Улсын их хурлаас гаргасан шийдвэрийг ер нь засгийн газрын мэдээллийн платформтой нэг болгочвол яасан бэ гэсэн бид ийм саналтай байна. Тэгээ байнга их хурлын гишүүд ч гэсэн улсын их хурлын хэн шинжилгээ үнэлгээний нэгж алавч гэсэн хамтдаа ер нь гишүүд өссөн үедээ ингээд гар утснасаа холбогдох шийдвэрүүдээ мэдээлэл аваад л явдаг байвал одоо заавал энэ жилд хэдэн удаа гэд ингээд ийм зузаан тайлан авчираад энэ олон албан агчдыг бас ингээд бүгдийг байлгаад байх юм шаардлагагүй байна гэсэн ийм л бодолтой төрчөөд байгаа би. За нэг хоёрдугаар асуултан дээр эхлээ соёлын яамнаас хариулт авчдаг хөө. За ганхолог гишүүний хоёр дахь асуулттай холбоотой соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга эндрийн микрофон дээр сахилъя. Ганхолог гишүүний асуултанд хариулъя. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ. Залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль 2017 онд батлагдсан. Одоо бол шинжилсэн хариулгыг хийх гэдэг ер нь бол ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үнэлгээний бас хийх ажлын хэсэг давхар ингээд ажиллаад үнэлгээ хийх явц бол 25%-тай явж байгаа. Тэ. Одоо үнэлгээ хийлгэж байгаа хуулийн дээр. За асуулт асуух гишүүдээр гаммаа гишүүний нэмчээрэй. За тэгээ ганхолог гишүүн тодруулъя. Тийм инхээр сайдаас тодруулж байгаа нь одоо энэ ажлын хэсгээр яг хөө дийлэнх нь ингээд жагсаалтаас хасж байгаа нь болохоор журам батлана гэдэг ийм чиг үүрэг байгаа байхгүй юу. Тэгээд журмыг гаргаад ингээд баталчихж байгаа. Тэгээд ойлгомжтой. Энтэй бол хинч маргаад их юм байхгүй. Тэгээд тэр журам батлагдсан уу батлагдсан. Ийм асуудлыг бид нэр ингээд нэг жагсаалтаас хасах энэ боломж нь заавалчгүй ингээд ажлын хэсэг байгуулагдаад ингээд хуралдаад тэгээд одоо ингээд айгүй олон процесс болж иж ингээд хасаад байна шүү дээ. Энэ мэтчлэн одоо ийм тодорхой ийм асуудлуудыг одоо шууд жагсаалтанд одоо хэрэгцсэн гэдгээр нь англиар нь хасааж авдаг ийм механизмуудыг хийх чиглэлээр бас та хэд маань энэ санал дүнэлт юмнууд дээр тусгаж байна уу. За дахиад тэр юу real time байнгын байна гэдгийг бол бас дэмжиж байна. Энэ яг хизээ ямар байдлаар яг хийгдэх гэж байгаа. Тийм одоо захин платформ одоо хөгжүүлээд байгаа юм. Өмнө бас нэг ийм юм бас яриад л байсан. Тэгээ тэр бас юу болсон юм бол тэрийг одоо хөгжүүлээд явж байгаа юм болов уу гэдгийг дахиад тодруулъя. Хоёр удаа нэмэлт. За нэмэлт минут өгье. Ганхолог гишүүн. Би болохоор соёлын яамнаас сууж байгаа нь болохоор залуучуудын асуудлаар гаргасан тэр тогтоолын хэрэгжилтийг асуугаад байгаа. Залуучдын хөгжлийн тухай хуулийн үндсэндээ ажлын хэсгээр аль дээр энэ одоо хуулийн хэрэгжилт нь 20% гэдэг юм мэдээлэлнүүд бол авчихсан. Нэг зайлшгүй одоо энэ хуулийг бол үндсэндээ өөрчлөөд намрын чуулганаар орж ирэх ёстой гэсэн энэ орж ирээгүй байгаа. Дагаад маш олон одоо бас тодорхой асуудлуудыг оруулсан нэг 10-аад ийм заалттай тогтоол байгаамаа. Тэгэхээр энэ тогтоолын хэрэгжилтийг 23% гэж үзээд байна уу? Эсвэл энэ хуулийн хэрэгжилтийг 23 гэж үзнийгээ дахиж таад маань яриад байна уу? Тэгэхээр тэр тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авж байгаа арга хэмжээгээ илүү одоо тодорхой хариулаач гэж үзье. За энэхүү ирсэд хариулъя. Улсын их хурлын нөгөө нодон жил их хурлын хэн шалгалтын хуулинд өөрчлөлт ороод энэний дагуу 2025 онд их хурлын 183 дугаар тогтоолоор энэ журмыг гаргачихад байгаа. Тэгэхээр хэрв байнгаараа асуудлыг хилцээд байнгаараа бас холбогдох улсын их хурлын шийдвэрт өөрчлөлт оруулах саналаа гаргах хэрэгтэй байдаг. Засгийн газар биш. Засгийн газар тэгвэл бид бол одоо тийм л саналтай байдаг.
Тэгэхээр 183 дугаар тогтоол дээр болохоор засгийн газрын энэ одоо засгийн газар бол саналаа тавина л гэж байгаа юм. Хасах, хяналтаас гарах саналаа тавина гэж байгаа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон эрхлэх асуудлын хүрээнд бол 117 заалтыг хяналтаас асъя гэдэг ийм санал одоо гаргачихад байгаа. Энэ журманд өөрчлөлт орж иж одоо таны хэлж байгаа асуудал. За энэ хоёр сайд нэмэлт байна. Тэр таны саналыг бол засгийн газар бол одоо санал нэг байгаад байгаа. Бид болохоор нөгөө их хурлын тогтоолдоор баталсан энэ журамд өөрчлөлт оруулъя гэдэг санал гаргах эрх бол засгийн газарт байхгүй байгаа. Улсын их хурлын бүтэц зохион байгуулалтын эрхлэх асуудлын хүрээний асуудлыг зөвхөн улсын их хурл өөрөө мэддэг хууль тогтоомжтой учраас улсын их хурлын эрх хэмжээний асуудал руу засгийн газар халтарч орохгүй байгаа нь ийм учиртай. Бид бол санал нэг байгаа. За соёлын яам нэмж хариулах уу? Хоёр дахь асуултанд нь. Гаан улс гишүүний асуултанд хариулъя. Тус залуучдын төгөлийг дэмжих тухай хуулийн хэрэгжиж байгаа тогтоол бол залуучуудын боловсрал, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын нийгмийн баталгаа хангамж гэдэг энэ салбар дундын асуудал болохоор ер нь удаашралтай явж байгаа. Энэ тогтоолын хэрэгжил таны хэлж байгаагаар бол одоогийн байдлаар бол бидний үнэлж байгаагаар бол 23% явж байгаа. За хэрлэн